Бүгдд нь орой мэнд намын дарга одоо ингээд улс ерөнхийдөө Евразийн болох нь тодорхой эдийн харагдаж байна. засгийн холбоотой холбогдуулаад За яг дөрөв бүлгийн хурлаар би танаас асуусан. Цаг хугацааны хувьд намарч Монгол дараа улсын жил тэргүүн шадар сайдаар ажиллаж байхдаа эдийн засгийн төвсгөлийн тохироо нь бол тэтгэл рүү ерөнхий сайд дээр тодорхой нь бол магадлал өндөр байсан. Тэгээд өөрөө та хариулсан. Арай өсөөгүй хугацаанд авах шиг боллоо. Арай эрт авчуу гэд. Тэгээд таны өмнө бол одоо эдийн засгийн хүндрэл. За нөгөө талд нь идэж уусан энэ авилгалын асуудал гэдэг ийм хоёр асуудал тулж байна. Түрүүн би асуусан асуултад дахиад асууя. Эдийн засгийн хүндрэлийн хувьд бол та асуудал шийдлээ бол гаргаад явах байх. За энэ дотор таны тэр чөлөөллийн дотор татврын дарамтнаас яаж чөлөөлөх юм бэ? Татврын багц зүйлүүд хилцэгдэхээр орж ирсэн байсан. Энэ дотор ерөөсөө тоо тавигдаагүй байна л да. Тухайлбал тэр нөөтийн 2015 онд одоо гаргасан тоо байж байгаа 50 саяас. Тэгээ 50 саяын тоог ерөөсөө хөдөлгөөгүй. Энийг дээшээ та хэд хүргэж чадах юм бэ? Ядаж нэг төрөм хүргэх юм бол энэ аж ахуй нэгжүүд чинь нуруу нь одоо жоох амрах гэдэг юм л та. Нөөтийн асуудал дээр. За аргаа аваад өнөөдөр Баярмаа гишүүн тэргүүтээ хүн амын орлогын албан татврыг 1% хүргэх ийм хуулийн төсөл өргөн барьж байна. Энд дээр ч гэсэн одоо орлогын албан татврын 80% одоо татварт өгч байгаа. Иргэдийн нурууг бас яаж чөлөөлөх юм бэ гэдэг. Ингээд татврын багц хууль нь таны чөлөөлийн бодлогын хүрээнд ямар асуудлуудыг шийдэхээ тоотой хэлэх боломж байна уу? За Зандан шатар сайдын хууль зүйн сайд томилогдож байхад би бас хэлж ирсэн нэг үг байт юм аа. Хэрвээ энэ авилгалын асуудлыг гаргаж ирээд үнэхээр их хурлаар оруулаад шийдэж чадах юм бол ард түмэнд харуулах юм бол та баатар болно гэдэг ардын баатар. За хийж чадахгүй бол ардын мянгуужин болно гэсэн. Энэхүү сайд өнөөдөр одоо мянгуужин болоод үлдэх юм шиг байна. Тэгээ хууль зүйн сайдаа та ямар хүнээр сонгох юм? Эсвэл энэ хүнийг үргэлжлүүлж ажилуулад энэ илцэлмийг гаргах юм уу? Сүүлд авсан судалгаан дээр байгууллагын бий санахгүй байна. Ард иргэдийн авилгалтай тэмцэх тэмцэл, авилгал хийх бол хамгийн том асуудал гэдэг хариулдаг байсан бүр хоошоо өсрөөд одоо 5-6-аар орцсон гэж. Үнийн өсөлт, амжиргааны төвшин, ажлын байр гэдэг асуудлууд санааг нь зоож байгаа юм шүү дээ. Тэгэхээр энэ авилгалт чинь ард түмэн хүмүүс дасчихжээ. Их баригчдын авилгалыг өрөөс дасчлаа. За авилгалыг шийдэж чадахгүй юм байна. Эннийхээ оронд амжиргаагаа хөөе гэдэг асуудал ард түмэн орцсон байна. бүгдд нь орой мэнд хүргэе. Намын дарга, ерөнхий сайд за засгаа байгуулахад мэдээж эвсэж таарна. Тэгэхээр эвсэлд нэр орж байгаа хүмүүс дотор чинь нэр холбогдсон хүмүүс явж байгаа. Явагдаад байна. Тэгэхээр авилгалтай та яа тэмцэх юм бэ? Ийм ерөнхий сайд байж чадахгүй энэ асуудлыг шийдэх. За баярлалаа. Өшөрлөг шүү. За засгийн газраас татврын багц хуулийг өргөн мэдүүлсэн байна. Хөвгний албан татврын хууль, нэмэгдсэн үрдгийн албан татврын хууль энэ 7 хоногт чуулганы хэлцэх асуудал байгаа. Тэг өчтөр татаж авсан юм байна те гэж ойлголоо шүү дээ. Тэгэхээр миний хувьд баримталж байгаа зарчим бол татвар төлдөг нь хохирдог, төлдгүү нь хождог. Энэ тогтолцоог л шудраг болгох өөрчлөлт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо төлөөд байдаг нь хохироод байдаг, төлдгүү нь болохоор хожоод ингэ яваад байдаг. Тийм учраас би энэ татврын барьсан багц хуулийг бол засгийн газар татж аваад дахиад оруулж ирэх хэрэгтэй. Их хурл дээр Соронзон гишүүний ажлын хэсэг ажилласан. Тэр ажлын хэсэгтэйгээ нэгдээд энэ татврын шинжилгээг бол бас өргөн агуулгаар нь хийх хэрэгтэй. Энэ татврын шинжилгээг дамжуулж үүний цаана өөрөө одоо асар одоо өндөр ач холбогдол байгаамаа. Тийм чөлөөлөйгээд байгаа санаачлагын жигсэн гол зорилго одоо үүнд чиглэж байгаа учраас бид нар бол татврын хуулийг бол татж аваад буцаж оруулж ирэх нь илүү зохимжтой байна. Тэгж байж одоо нийгмийн хүлээлтэндээ хүрэх, дээрэс нь яг аливаа зүйлийг хий бүтээ хөдөлмөрлөе гэсэн хэм бүрийн нуруун дээр байгаа ачааг одоо илүү хөнгөлөх, чөлөөлөх ийм одоо боломж бол үүснэ гэж ойлгож байгаа. Тэгэхээр өргөн барьсан хуулиа татж аваад эргээд одоо оруулж ирнэ гэдгийг танд хэлье. За Утган шарын Батнаар Эмдэл. За та бүхэнд орой мэнд хүргэе. За учрал